нэр дэвшигч Бүрдавг дараас товчхон хоёр асуулт асууя. Оршил ярихгүй. За нийслэл хотын 2026 онд бизнесийг дэмжих жил болгож зарласан. За ингээд одоо энэ нийслэл хотынхоо ялангуяа энэ жижиг дунд бизнесүүдийг хэрвээ засаг даргаар сонгогдвол ямар бодлогоор дэмжиж, ямар тодорхой ажлууд хийхээр та төлөвлөж байгаа вэ? Ер нь бол нийгэмд бол ялангуяа одоо энэ жижиг дунд бизнесүүд маш их үе таалгаа барьж байгаа. За тэгээд засаг даргын хувьар одоо нийслэлээр энэ явж байгаа ажлууд дээр бид нэр энэ хувийн хвшлээ яаж дэмжих юм бэ? Энэ дээр одоо маш тодорхой бодлого шийдвэр гаргаж маш бодитойгоор одоо ийм бизнесүүдэд мэдрэгдэхүйц ийм бодлого шийдвэрүүд гаргаж ажилламаар байгаамаа. Тэгээ энэ дээр тодорхой хариулт авъя. Хоёр дахь нь бол та өөрөө залуу хүн. За тэгээд Улаанбаатар хот бол өөрөө залуучуудын хот. Тэгэхээр энэ залуучуудын чөлөө цагаа өнгөрүүлэх, залуучуудыгаа энэ хөгжүүлэх чиглэлд ямар одоо бас бодлого шийдвэрүүд барьж ажиллах вэ? Маш их залуучууд таныг одоо бас захин орчинд дэмжиж байгаа харагдчихжээ. Тэгэхээр би бас өөрөө залууны хувьд одоо өмнөх үеэ бол үгүйсгэж байгаа юм шиг. Гэхдээ хот өөрөө залуучууд дийлэнхэн зөнгөлж байгаа учраас энэ залуучуудынхаа одоо сурч боловсрох, аяд тухтай чөлөө цагаа өнгөрүүлэх энэ боломж болцоог яг ямар бодиттой ажлуудаар хийж хэрэгжүүлэх вэ? За энэ хоёр асуултанд хариулт авъя. Бизнес бол хамгийн чухал асуудал. Одоо залуу хүний хувьд ч гэсэн би одоо нийслэл хоттой бизнес эрхэлж явж байгаа үдсэн хүн 2023 настайгаас эхлээл бизнес эрхэллээ. Худалдааны, үйлчлэгээний янз бүрийн бизнесүүд олон заа бэрхшээлтэй тулгарч ирсэн. Тэгэхээр жаргал зовлонгийг мэднэ гэсэн үг. Аж ахуй нэгж байгууллагын 76%, худалдаа үйлчлэгээний 84% нийслэл байна. Тэгэхээр манай хотын эдийн засаг гэдэг асуудал бол маш чухал. Энийг маш сайн экосистем болгох шаардлагатай. За юун түрүүнд хэлэхэд хэрвээ засаг дарга болох юм бол дахиж татвар хураамж нэмэхгүй гэдгийг аль биесээр илэрхийлье. Аж ахуй нэгж болон иргэдийн нуруунд дээр татвар хураамж нэмэхгүй. За хоёр дахь нь бол төр бизнестэй өрсөлдөхгүй гэсэн зарчим барина. Бизнесийн байгууллагууд, хувийн аж ахуй нэгжүүд хийж чадах ийм салбарууд руу нийслэлийн өмчийн компаниуд орохгүй. Хэрвээ тийм чиглэлийн компани байгаа бол татган буулгахаас бас буцахгүй гэдэг хэлээ. Ер нь ерөнхий сайдын санаачилсан чөлөөлийн санаачлагыг Улаанбаатар хот дээр Улаанбаатар хотын хөрсөнд суулгана. Засгийн газар дээр шийдэл гарсан байгаа. Бид нар удахгүй иргэдийн төлөөлөгчдийн хурлаараа чөлөөлийн санаачлагыг Улаанбаатар хотод хэрэгжүүлэх бас дүрм журмын өөрчлөлт рүү орох нь зөвтэй гэж ингэж бодож байгаа. За залуу хүний хувьд бол бодсон маш олон гой асуудал байгаа. Манай их чаргалан төлөөлөгч бол бас цэнгэлт хүрээлэг маш сайхан болгосон шүү дээ. Би яг хажууд нь амьдардаг байсан. Залуучуудад чиглэсэн гүүх зам, ногоон байгууламж, чөлөө цагаан өнгөрүүлэх бүрэн боломж тийм ээ. Urban culture гэж нэг маш том ойлголт байгаа шүү дээ. Хотын соёл гэж. Энд ч хөгжим, спорт, амьдралын хэв маяг, стайл гэдэг олон зүйлүүд байгаа. Тэгээ залуучуудтайгаа хамтарч мэдээж одоо цагиргааны бүтцээрээ нөгөө талдаа залуучуудын өөрсдийнх нь санаачлагаар хөдөлгөөнөөр дамжуулж энэ хотын соёлыг түгээх олон арга хэмжээнүүд байгаа. Тухайлах юм бол одоо стрит спорт бол экстрим спортууд Монголд маш хөгжиж байна. Аль хэдийн одоо сая Парисын 2024 оны Олимпиад бол орцсон байгаа спортын төрлөөчүүд залуучууд маань энэ чиглэл дээр маш сайн байгаа. Хөгжим, дуу хуур тийм ээ, андерграунд хөгжим гих мэтлэн олон сайхан хийх ажлууд байгаа гэдэг хэлье. Мэдээж залуучууд хүүхдүүдийн хөгжил дээр бол боловсролынхаа салбараар дамжуулж үйл ажиллагаануудыг хийн. Тэгэхдээ дэлхийн нийтэд шинээр хэрэглэгдэж байгаа шинэ элементүүдийг оруулж ирнэ гэдгээ залуучуудад хандж хэлье. За залуу хүний хувьд бол Бүрдавг нэр дэвшигчийг бол дэмжиж ажиллана гэж бодож байна. Тэгээд санал дээр хэдүүлэх саналуд байна. За түрүү асуусан асуултны хүрээнд бол нийслэл хот гэдэг бол зөвхөн зам гүүр барих, дэд үтцэх, үндсэн чиглэл үүрэг бол мөн ч гэсэн бас бусад одоо энэ
залуучуудын хөгжлийн чиглэлээр за ялангуяа энэ нийслэлд одоо үйл ажиллагаа эрхэлж байгаа жижиг дунд бизнесүүдийн орлогыг яаж нэмэгдүүлэх үү гэдэг дээр бол та маш онцгой анхаарч бизнесүүдэд одоо мэдрэгдэхүй зэм дэмжлэгийн бодлогын шийдвэрүүд гаргаж бодит ийм дэмжлэгүүдийг гаргаж өгсөн юм шийдвэрүүдийг гаргаж өгч ажилласаа гэж хүсэж байна. За маш олон залуу бизнес эрхлэгч нар бас одоо бизнес нь хүндрэлээ хаалгуудаа барьлаа гэд нөхцөл байдал бол сайнгүй байгаа. Тэгээ энэ байдлыг маш богино хугацаанд зас залруулах юм шаардлага тань тулгарч байгаа шүү. За тэгээд ер нь ингээд сүүлийн 2 жил ажиглаад байхад бол нийслэл хот ингээд за мега төслүүд хийж гин янз бүрийн ажлууд санаачилж гин зам гүүр барьж гин за жижиг явган хүний зам амч тавьж гин. Тэгээд ер нь явж тэгээд энэ хэрүү шууган хил ам хаана үсэд энэ вэ гэвэл тэр ажлын жижиг дунд томдоо биш юм байна. Ерөөсөө энэ явж гүйцэтгэл дээр унаад байгаа шүү. Тэгэхээр Улаанбаатар хот одоо энэ нэг сайхан зарим төлөөлөгч нар хэлж лах шиг байна. Гой төсөл хөтөлбөр ингээд цаасан дээр хөгжөөд байна. Маш гоё презентацууд тавьдаг, маш гоё ярьдаг. За ингээд үнэхээр энэ ажил ингээд явчих юм болов тэгээ явчих юм болов гэд хэдхэн сарын дараа тэр ажил дээр нь нийгмийн бухимдлыг төрүүлсэн бодит органик юм шүүмжлэлүүд захим орчинд ингээд гарч эхэлж байгаа. Гарсаар байгаа энэ шүүмжлүүд тасрахгүй байгаа. За тэгээ энэ үний юм худлаа мó гэд газар дээр нь очиод ажиллахлаар үнэхээр жижиг ажил гэлтгүү гүйцэтгэл дээр нийслэл алдаад байгаа. Тэгэхээр энийг одоо яаж залруулах юм бэ? Тэгэхээр энэ гүйцэтгэлийг авж байгаа аж ахуй нэгжүүдийнх нь одоо энэ тариф мөнгө нь багдаад байна гэдэг ийм нэг үнцэг гарч байгаа. Үгүй бол цүнхний компаниуд ороод энэ ажлуудыг унгаадын албаар гэдэг ийм үнцэгч явж байгаа. Эсвэл чадваргүй байгууллагууд шалгараад нийслэлийн иргэдийн хурлын баталсан тэр санаа зорилго нь зөв нийслэлийн иргэдийн ая тухтай энэ байдлыг одоо бодолцож сайжирчаасаа гэсэн сэтгэлээр баталсан тэр төсөл хөтөлбөр ажлууд гүйцэтгэл дээр очиж унцдаг. Тэгэхээр гүйцэтгэлийн чанар дээр л хамаагүй тэрнийг 100 м зам байсан ч болно. Тэрний чанар дээр л яаж энэ тогтолцоог сайжруулж энэ дээр яралт аргамж авах хэрэгтэй гэж бодож байна. Энийг гаргалгаа гаргах хэрэгтэй. За тэгээд дараагийнх нь бол за энэ хотод таасаа бас хэлээ ажил хийдэг хүмүүстэй бол хамтарч ажиллана гэж. За ер нь бол нийслэл хот дээр бас нэг ажиглаж байгаа зүйл бол ажил хийсэн хүмүүс буруутаад байгаа шүү. Энэ хандлагыг мөн бас яаралтай засаж залруулахгүй бол зөвхөн цагаан уншуулдаг, дарагд таалагддаг ийм хүрээл бий болчихгүй. Ер нь бүрлдээд эхэлсэн гэж би бодож байна. Тэгээ гал барьж аваад ажил хийсэн хүмүүс нь буруутдаг, тэрийг албаар зохион байгуулалтаагаар ингэж харлуулдаг, унгадаг, атаархдаг, чөтөөрхдөг, дарагд очиж хов зөөдөг ийм одоо байдлаар асуудлуудыг ингэж унгаж явж байгаа олон ийм жишээнүүд ажиглагдж байгаа. Энэ дээр та бас одоо анхаарч ажиллаарай. Энэ асуудлыг анхаарч зэгцэлж чадвал залуучууд бол таныг ажил хийдэг зоригтой залуучууд таныг хүрээлэх баха. Ажил хийсэн хүмүүсүүдээ барьж авч балбаад байвал, гүтгэж балбаад байвал цаг уншуулдаг хүмүүсээр таны одоо хүрээл бүрдэх бах шүү. За тэгээд хамгийн сүүлд нь бол энэ маш их бас хэдэн зүйлүүд хот дээр ажиглагдаж байгаа. Ер нь хот чиглэлгүй нь улс дээр ч ялгаагүй тийм баг шүү. Нийслэл улсын ажил маш их юм хоор явж байна. Энэ хов зөөдөг энэ хүмүүсийг хаглан бутрагдаг энэ хүмүүсүүдээс та аль бол ангид байх хичээгээрээ. Энэ хүмүүс л явж таныг ер нь эцсийн бүлэгт батлаа шүү. За тэгээд таны ажлын гарааны одоо эхний үнэлт өгөлт бол та багаа хэрхэн бүрдүүлж орж ирэхээс таны одоо эхний өнгө бол харагдана. Тэгээд залуу хүний үед эцэст нь бол зөв зүйтэй зүйлийг чинь бол тултал дэмжиж ажиллана. За асуудалтай алдаатай мадагтай шийдвэрүүд гарч ивэл таныг бас зөв болгохын төлөө зөв шүүмжлэг хэлж явна гэж бодож байна.